За сайн байцгаана уу. За загсны ордны 5 сарын мэдээлэл ерөнхий төлөв байдлыг ярья. За 5 сар бол ерөнхийдөө маш олон гар ирэх сууд хурах хөдөлгөөний зогсоогоод урагшилсан ийм цаг үе гэж астрологчид ярьж байна. За 5 сарын 1-ээс бол өчтөрөөс эхлээд тийм ээ сугар гарыг таны мөнгөний гэр буюу 2 дугаар гэрт чинь орж ирээд 6 сарын 7-ны хүртэл тэнд байрлах нэ. За 2 дугаар гэр мөнгө санхүү гэж хэлдэг. Дээрээс нь сугар гарыг буюу Венера гэдэг гарыг бол одоо хайр дурлалыг, гоо сайхныг, таны одоо дуртай хийдэг тэр ажил үйлс, бүтээлч үйл ажиллагааг, дээрээс нь сэтгэл ханамжийг энэ илэрхийлдэг юм бай. За тэгэхээр бол та энэ үед бол 6 сарын 7-ны хүртэл 5 сараас 6 сарын 7-ны хүртлийн 5-7 хоногийн туршид бол та мөнгө санхүүгээ арвижуулах, сэтгэл одоо өөрийнхөө сэтгэл санаанд нийцсэн таашаал эдлэх, материалын болон одоо сэтгэл санааны хувьд таашаал эдлэх маш олон сонирхолтой боломжтой. Одоо тийм учрал тохиолдлуудыг хүлээж болох нэ. За магадгүй зарим нэг нь бол одоо өөрийнхөө амьдрал авахыдаа одоо хэрэглэж байгаа зарим мэд хөрөн эд зүйлсийг илүү шинчилж илүү гоёмсог болгодог ч юм уу. Магадгүй зарим нь машина байраа одоо шинчилдэг ч юм уу тийм. За үгүй бол одоо зарим нэг нь бол хин нэгнээс цэцэг авдаг ч юм. Ерөнхийдөө одоо аль эсвэл бас одоо танд хин нэгэн хүн дэмжлэг болгож санхүүгийн дэмжлэг үзүүлж бэлэг цэцэг эсвэл мөнгөний их сурвалж нэмдэг ч юм уу нэг иймэрхүү сонирхолтой үйл явдлууд болох нэ. За дээрэс нь энэ 2 дугаар гэрийг бол энэ Ведийн зурхаа бол бас сонирхолтойгоор өөр нэг талаас нь тайлбарладаг. Холон чакрад холбоотой гэж үздэг байх их сонирхолтой. Тэгэхээр холон чакра идэвхжээд эхэлнэ гэсэн үг юм байна л та. Магадгүй энэ Венера буюу сугар гарагтай холбоотой болохоор гэж байгаа ч байж магадгүй. Одоо би энэний яагаад гэдгийг бас жаа ухаж судлах хэрэгтэй байна. За тэгэнгүүт энэ яах вэ гэхээр магадгүй одоо тэр холон чакра идэвхжсэний хавчаар хин нэг юм одоо лекц уншдаг. Бусад хүнд одоо зориулж сонирхолтой лекц уншдаг. Эсвэл дуулдаг. Дуу хоолойныхаа хүч чадлыг одоо таньж мэдээд олны өмнө гарч туулах. Энэ гэх юм бол танд одоо амьдрал нэлээд сонирхолтой утга учиртай болов. Гэж бодгүй гэсэн байх. За дээрэс нь Плутон гараг. Плутон. За ер нь оны эхэнд хэлж ийсэн маш олон удаан хөдөлгөөтэй гаригууд энд байрлалаа сольж байгаа гэж хэлсэн. За тэгэхээр энд бол одоо 5 сарын 3-наас эхлээд 6 сарын 7-ны хүртэл Плутон гараг бол таны 6 дугаар очих нэ. 6 дугаар гэр шүү. Гэхдээ энэ гараг бол ретро хөдөлгөөнд байгаа. За тэгэхээр ретро хөдөлгөөн нь хэдийн хүртэл үргэлжлэх вэ гэхээр 10 сарын 14-ний хүртэл 5 сар илүү одоо ретро хөдөлгөөнд орох. За тэгэхээр 6 дугаар гэр гэдэг бол ажил төрлөг чинь. Өдөр тутмын хийдэг таны ажилтай чинь. За тэгээд дээрэс нь бас эрүүл мэндийн чинь асуудлыг хариуцдаг. Тэгэхээр ямар нэгэн одоо ажлаа солих, шинэ бизнес эхлэх энэ төр тухай бодож байгаа бол таны 6 дугаар гэрт ретро хөдөлгөөнтэй Плутон гараг байгаа болохоор та энийг жоохон хойш тулгаад намар гутал бас жоохон бодож тунгаасан дээрээ гэж байна. Яг бол ер нь аливаа гаргууд ретро хөдөлгөөн болвол ер нь эхэлсэн ажлуудад заавал нэг тийм саад тохиох гээд аль эсвэл одоо нэг тийм удаашралтай хүлээж байснаас хамаагүй одоо илүү удаашралтай
Хүлээн гэдэг бол ер нь жоохон зовлонтой шүү дээ, тийм ээ. За нэг иймэрхүү байдаг гэж. За энэ үед бол зарим нэгэн хүмүүс нь бол одоо магадгүй бас аялах. Магадгүй зарим нь одоо ажлын хамт олон чинь өөрчлөгдөх. Иймэрхүү асуудал. Эсвэл одоо ажил руугаа явах юм бол одоо ажилдаа явдаг одоо тэр нэг зам чинь гэх юм уу. Ерөнхийдөө бас нэг юм 6 дээр нэг сонирхолтой нэг юм яриад байдаг. Таны одоо өөрчлөлт, таны амьдралд өөрчлөлт амнал таны ажилд өөрчлөлт орно гэж ярьж байгаа мөртлөө тэр нь айхтар том өөрчлөлт биш мөртлөө зөвхөн л гэрээс ажил хүртэлх хоорондох тэр одоо явдаг зам чинь өөрчлөгдөхийг хүртэл чиний амьдралд бас нэгэн өөрчлөлт орж ийнэ гэж үздэг. Тэгэхээр тэр нь дандаа таатай тал. Айгүй жижиг юмнаас жишээлбэл өөрчлөлтийг бас олж харж болдог байх л да. Тийг өөрчлөлт гэж олж харж тэр нь таны амьдрал дандаа шинжлэл авчиж байна гэж үзэх юм бол маш жижигхэн зүйл ч гэсэн. Одоо жишээлбэл би гэхэд ажил руугаа явах зам дандаа нэг тийм хэцүү халтардаг болгодог замыг ингээд сонгодог гэсэн бол өнгөрсөн намраас эхлээ шинэ одоо тийм хороолол ашиглалтанд ороод тэрний дундуур явахаар арай эвтэйхэн арай жоохон дөт тэгээ цэвэрхэн замаар явдаг болоод эхэлчихэж байгаа. Тэгээд тэр үед юу гэж бодсон бэ гэхээр ер нь бол за бас нэг ч бас шинжлэл шүү л гэж бодсон. Тэгээд шинжлэл гэж бодсон бодно гэдэг чинь чи тархинд шинжлэл явагдаж байна гэсэн програмыг суулгачихж байгаа. Тэгэхээр энэ бол бас нэлээд таатай өөрчлөлт болсон гэж би л хувьдаа боддог. За хэрвээ та тэгж тархиндаа тийм шинэ формат, шинэ одоо програм суулгаж тэгж чаддаг бол өөрчлөлт болгон таны бодсноор л болно гэж ингээд ойлгочих болно. За 5 сарын 11-ээс бод гараг таны 3 дугаар гэрт орж ирж байна. За 3 дугаар гэдэг бол харилцаа. Нийгмийн харилцаа, бусдаа хүмүүстэй харилцах харилцаа. За дээрэс нь бод гарагийн болохоор чинь мэдээж загтал. Мэдээлэл хүлээж авах, чухал уулзалт болох. Энд гэж иймэрхүү зүйлийг илэрхийлдэг. За тэгэхээр бол одоо магадгүй одоо та энэ үед одоо бүтэн 2-7 хоногийн туршид нэг тийм сургалтад суугаад тэндээсээ одоо сертификат гэрчлэгээ авдаг ч юм уу тий. Эсвэл одоо ах トゥ Бата саднуудаасаа чухал мэдээ сонсдог ч юм уу. За тэгээд тэртэй холбоотойгоор ямар нэгэн одоо ажил төрлийг аялал эдрийг одоо захиалдаг. Нэг иймэрхүү үйл явдлаар орж явдгаа гэж байна. За тэгээд дээрэс нь ер нь бол бод гараг бол ерөөхдөө бичих цаас албан харилцаа за тэгээд тийм асуудлыг хөндөд идэв. Тийм болохоор одоо энэ тийм виз мэдүүлдэг ч юм уу те нэг иймэрхүү бичих цаас аль биесний бичих цаастай холбоотой үйл явдлууд орж явдгаа гэж. За 12-нд шин сар биш шүү. Тэргэл сар. Тэргэл сар таны 9-р гэрт орно. За 9-р гэр. За 9-р гэр гэдэг бол аялал, гадаад харилцаа, хин нэгэн хүн гадаад байгаа хүмүүстэй, гадаадын түншүүттэйг харилцах, өөр соёлыг одоо сонирхох, өөр соёлыг судлах тэр одоо хүрээнд харилцаа яриа хэлэлцээч яах вэ? Яриа одоо өрнөх эсвэл одоо мэдлэг боловсруулах гэж шин соёлыг судлах энтертэй холбогддог юм байна. Тэгэхээр бол энд сар орж ирж байгаа. Тэргэл сар орж ирж байгаа. За энээр тэгэхээр мөн л бас л хаашаа нэгтэйш аялах тухай асуудал хөндөгдөж магадгүй. Бизнесээ өргөжүүлдэг ч юм уу. Эсвэл одоо бараа бүтээгдэхүүний шагарах тухай ярьдаг ч юм уу. Эсвэл хүүхдийн боловсролыг гадаадд хүүхдийн боловсролыг зөвшөөрөх тухай ч гэдэг юм. За иймэрхүү асуудал хөндөгнэ. За дээрэс нь хууль одоо цаазны бичиг баримт бас ингээд 9-р гэртээ олгогддог. За магадгүй тийм хууль ёсны зарим нэгэн бичиг баримтыг бүрдүүлэх зүйтэй холбоотой санал мэдээлэл солилцох хуулийн зөвлөгөө авах ч гэдэг юм. За иймэрхүү асуудал хөндөгнэ. За мөн энэ 9-р гэр гэдэг бол шашин шүтлэг, оюуны одоо хөгжил, боловсрол гэх юм уу? Оюуны боловсрол одоо тэр нь шашин байж болно, долд ертөнцийн мистик байж болно. За энэ бүх салбаруудад
одоо таны одоо хэвээ сонирхлыг татж байгаа бол энэ бүх асуудлуудад төгжих бас зарим боломжууд сонирхолтой төсөл бодлого үүснэ. За магадгүй зарим нэг нь оюуны удирдагч, таны оюун санааны удирдагч багш нартайгаа холбогддог ч юм уу те. Нэг иймэрхүү. За дээрэс шүүх хууль цацтай холбоотой болохоор та бол удаан жилийн туршид хийсэн бас шүүх хууль цацтай холбоотой бичиг баримтуудыг бол бас энэ үед бүрдүүлэгч гэдэг юм уу эсвэл хариугийн сонсож болох нэ. За тэгээд дээрэс нь энэ үед яриад байгаа нэг зүйл бол энэ 12-нд болж байгаа тэргэл сар бол үлийн үрийн зангилаа буюу кармик зангилаа гэж яриад идэв юм да. За тийм үгтэй нэлээд холбогдож байгаа болохоор энэнд бол одоо тийм жоохон сөрөг эмоц, сөрөг сэтгэл хөдлөл бас нэлээд дамжуулах, нэлээд тийм айдас ямар нэгэн зүйлийг өгнө одоо тийм танд айдас төр. Энтэр гэсэн асуудал бас тохиож магадгүй гэж. За магадгүй хэн нэг нь одоо жишээлбэл энэ үед бол юм жах боломжтой байхгүй хуурдагддаг ч юм уу те. Хэн нэг тийм нэг их тийм сайхан амлалт танд өгөөд л ингэчих болно. Тэгвэл ч одоо их сайн байдаг гэдээсэн чинь тэр нь эсрэгээрээ танд одоо жишээлбэл тийм бас цохол ч юм уу айдасууд бас төвчөөд жоох тааруулах тийм юм байж байна. Тэгэхээр энэ үеийг бас нэлээд бодолтой хандах хэрэгтэй байна. Яг гэвэл энэ одоо кармын зангилаатай холбоотой энэ сарны нөлөө бол одоо он достол буюу 12 сарын 20 хүртэл бол таны 9-р гэрийг хамарсан үйл явдал өрнөх юм байна л да. За нэг санаад очно үстэй. За тэгээд цаашлаад за тэгэхээр энэ үйл явдлууд бас нэг сонирхолтой юм тайлбарлаад байгаа юм. 16 онд бас яг энэ төстэй юм одоо сарны одоо зангилаа кармын үүсгэн кармын холбоо кармын одоо тэр цэг дээр ирж исэн 16 онд ямар үйл явдал болж исэн тэрийг бас санаа гэж шүү. Тэгэхээр 16 онд одоо 9-р гэртээ одоо юу болсон бэ гэдгийг бас санаад тэр үед одоо жишээ байгаа тарилцаа хууль цаасны бичиг баримт өгөхтэй одоо юу болсон. Тэр бүхний хавс. За дээрээс нь гадаад таалбартай хууль цаасны бичиг баримт нэг асуудал өссөн үгүй гэдгийг яриасан ч за тэрнтэй холбогдох юм бас хөөдөжлөн магадгүй юм байна л да. За 5 сарын 27 онд бол одоо жиг шин сар 4 сарын 27-нд нэг шин сар асан. Тэгээд одоо 5 сарын 12-нд тэргэл сар гараад за тэгээд тэр сар маань ураад одоо 5 сарын 27-нд шин сар гарч ийн штэ. За шин сар бол гарах үед бас тэр нь бол одоо бод гараг бас ирж ирж байгаа юм байна. За гэхдээ энэ сар бол таны 4-р гэрт болж байгаа. Тэгэхээр энэ бол харин танд маш таатай юм нөлөө үзүүлнэ гинэ. За тэгэхээр энэ юу яаж таасаа нөлөөхөөр одоо жишээ одоо хаа нэгтээ одоо жишээ оршин суух төвшөлтэй дээр хайж байгаа бол тэрэнд одоо зээгтэй өрнөдөг ч юм уу те. За магадгүй хэн нэг нь үйл хөдлөх хөрөнгө байр сууц хөдөлж явах бичгээр бүрдүүлэх энэ асуудал байх юм бол энэ их нааштай шийдэгдээ гэж. Энэ дөрвөр үргэлжлэлийн оршин байдаг байр орон газар орон ээж чинь газар орон чинь хүүхэд насаа өнгөрсөн тэр газар холбогддог ээж аав чинь. За гэтэл 5 сарын 26-ны өдөр бол Сатурн буюу Санчир гарыг байрлалаас солиод за таны гэрт байсан юм байна л да. Одоо тэр таны гэр буюу загасны орноос гарч байгаа юм байна. Тэгэхээр таны гэрт байна гэдэг нь таны 1-р гэрт чинь Санчир гарыг барилж исэн байна шүү дээ. За тэгвэл одоо тэр Санчир гарыг таны 2-р гэрт шилжиж байгаа юм байна. За тэгэхээр энэ яах вэ гэхээр Санчир гарыг бол маш тийм хахаар хатуу одоо дамт шахалт хязгаарлалтыг заадаг штэ. За тэгэхээр сүүлийн одоо 3 жилийн туршид та жоохон тийм дамттай байсан гэх юм хайшин тийм ээ. Ер нь жоохон тийм хязгаарлалт боловсрогчлооч гэдэг юм уу эсвэл
нэг тиймэрхүү байдал өөрийгөө илэрхийлэх гэдэг ямар байдлаар тийм жоохон хязгаарлагдсан байсан бол одоо энэ дарамт чинь нэгдүгээр гэрийн дээр дарамт бол гайгүй болж ирнэ. Харин одоо таны мөнгөний салбарт ч орж иж байгаа учраас энэ нь бол мөнгө санхүүгийн хувьд нэлээд тийм тогтвортой байдлыг шаардах болно гэнэ л дээ. Гэхдээ тогтвортой байдал шаардж байгаа ч гэсэн мөнгө санхүүгийн салбарт бол та нэлээд их цаг хүчийг зориулдаг. Их удаан цагаар ажилладаг ч юм уу те. Нэг иймэрхүү бас нөхцөл байдал үүсэж магадгүй гэсэн байна. За ер нь санчир гариг бол нэлээд тийм хатуу чанга сахилга хатыг шаарддаг юм болохоор энэ бүхэнд бол одоо тогтвортой харилцааг бас шаарддаг юм болохоор ажил төрлөөр бас нэлээд тогтвортой дуртай таавал тийм хангалттай байдаг юм байна. Гэхдээ энэнд амжилт олохын тулд та зайлшгүй одоо маш их чармайх, зүтгэх, урт удаанаар ажиллах хэрэгтэй болдог гэсэн байна шүү. За. Тэгээд дээрэс нь та энэ үед магадгүй одоо ингээд хувийнхаа бизнесийг эхэлчихсэн байж магадгүй шүү дээ, тийм. Тэгэх юм бол одоо танд хариуцлага, мөнгө санхүүгийн хариуцлага чам дээр их тань ихэр ирнэ ч гэдэг юм тийм. Нэг иймэрхүү төлөв байдал болж байна. За тэгэхээр энэ санчир гарыг таны 2-р гэрт орж ирэх гэдэг бол ингээд одоо 2.5-аас 3 жилийн туршид тэр одоо гэртээ байрладаг. Тэгэхээр эх 3 жил бол одоо энэ үеэс эхлээд бараг 3 жилийн туршид бол ер нь бол мөнгө санхүүгийн байдлыг сайжруулах ямар нэгэн тохиромж оруулалт энэ хийх. За энэ дээр бол үлийн бодолтой хариуцлагатай хандах ийм л шаардлагатай болж байгаа юм. За энэ тэгээд засны ордны төлөв байдлыг өндөрлөе. Та бүхэн хамт байгаа бол цаашдаа хамт байх бол за лайк, share, subscribe хийгээрэй. Баярлалаа. Дараа уулзъя. Баяр таа.